Нэгдүгээрт ерөнхий гол хөрөнгө оруулалттай холбоотой асуулт асууя. За энэ хөрөнгө оруулалтын зардал бараг 2.5 их найдаар тасарсан одоо үзүүлэлттэй гарсан байна. Төлөвлөсөн хөрөнгө оруулалт 9.5 их найд, гүйцэтгэл 7 их найдаар. За энэ бол бас асуудал гэж харж байгаа. Гол нь энэ төлөвлөсөн энэ хөрөнгө оруулалт яагаад тасарчваа? Аль салбар хамгийн их хоцрогдолтой гүйцэтгэлтэй гарваа гэдэг асуулт. За энийг гэхдээ өшөө дахиж наривчилж бас тайлбарлаж өгнө. Энэ тендерийн асуудал байсан уу, зураг төсөлттэй холбоотой юу, газрын асуудал уу, яг ямар асуудлаас ийм өндөр дүнтэй төсөв тасарчваа гэдэг асуултыг асууя. За тэгээд энэ хэрэгжээгүй хөрөнгө оруулалт нь одоо энэ 2026 он гэхэд хэдэн одоо дахин энэ санхүүжуулахаар тооцож оруулж ирж байгаа вэ? За одоо энэ барилга байгууламжийн ажлаас 1.7 их найдаар тасарсан байна. За төлөвлөгөөн дээр 6.8 их найд мөртлөө гүйцэтгэл дээр 5.1 гэж байгаа. Тэгэхээр энэ одоо яг дуусаагүй яг ямар барилгууд үлдчихвэ? Аль газар хаана үлдсэн бэ? Орон нутагт уу, нийслэлт үү гэдэг ийм нарийн одоо задаргаатай нас танилцуулаад өгөөрэй. За хөдөө аж ахуйтай холбоотой бас нэг асуулт сууя. За хөдөө аж ахуйн хүнсний салбар дээр энэ ашиг шимтэй тариалан мал аж ахуйн газар нутгийн ашиглалт гэж байгаа. За одоо энэ услахаатай газар, өрхийн аж ахуй нэгжид шинээр нэвтрүүлсэн технологи, хүлэмжийн тоо, үр дүнгийн өсөлт ер нь ямар гарсан бэ? Бууралттай гарсан бол одоо яг тодорхой шалтгааныг нь тодруулж өгнө. За мөн энэ хүнсний хувьсгал бодиттой үр дүн өгсөн талаар одоо жишээлбэл хүнсний хувьсгалын хүрээнд импортын орцыг хэдэн төгрөгөөр бууруулсан бэ? Дотоодын үйлдвэрлэлийн өсөлт энэ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өөрийгөө хангах түвшин яг хэдэн хувиар сайжирсныг одоо тоо хэмжээгээр бас танилцуулаад өгнө. За мөн цагаан алт хөдөлгөөн дээр ноос ноолоор арьс шир боловсруулах хүчин чадал хэдэн хувиар нэмэгдэж яг хэдэн үйлдвэр шинжлэгдэж малчтын орлого хэдэн хувиар нэмэгдсэн бэ? Аль аймагуудаас одоо энэ цагаан алтын хүрээнд түүхийн эдийн гэрээ хийж нийлүүлэлт нэмэгдүүлж чадсан бэ гэдгийг асууя. За жижиг дунд үйлдвэрлэл хөнгөн үйлдвэр дээр дэмжих сангийн зарцуулалт 25 оны төсөв дээр жидүүгийн сангаар хэдийн хэмжээний зээлийг өнөөдрийн байдлаар олгоод хэдэн аж ахуй хөнгөлтэй зээл батлан даалт авсан бэ? За тэдгээрийн дундаж зээлийн хэмжээ бүтэн төлсөн хувь нь бас ямар байсан? Дампуурсан хувь зэрэг мэдээллүүд нь За сангийн амнаас хариулах уу? 8 номер гишүүд энэ зэрэгцээд малчны тоо хуулийн хэлэлцүүлэг явуулж байгаа учраас ажлын хэсэг хэдэхэд манай гишүүд бас 2 хуваагдчихад байна шүү бас. Сангийн манар мандахай гишүүний асуултанд хариулъя. За таны хэлж байгаа 2.2 гээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа гүйцэтгэл гараагүй гэдэг энэ бол нөгөө орон нутаг улсын төсөв нийлээд нэгдсэн төсвийнхоороо гарч байгаа тоо. Яг улсын төсвийн хөрөнгө оруулалт бол нийтдээ 779 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бол одоо гүйцэтгэл бол дутуу гарсан. За үүний 286 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол нөгөө онд амжижсэн санхүүжилтээс учраас энэ оны хөрөнгө оруулалтаасаа бол санхүүжүүлсэн. Өнгөрсөн онд эдгээр төслүүдийг орлогын гүйцэтгэлтэй холбоотойгоор гүйцэтгэл нь ирсэн ч гэсэн санхүүжүүлж чадаагүй дүн ерөөсө 286 тэрбум төгрөгийн л санхүүжилт байсан. Тэгэхээр үлдсэн нөгөө 500 гаруй тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд нь ондоо багтааж хүсэлтэн сангийн яам дээр ирээгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө ажлын гүйцэтгэлтэйгээ уялдаад өөрсдөө угаасаа гүйцэтгэл муу байсан учраас одоо санхүүжилт авъя гэдэг хүсэлт бол яам дээр ирээгүй, өөрөө хямлт болсон. 276 тэрбум төгрөг нь бол гүйцэтгэлээ авъя гэдэг хүсэлт ирсэн боловч оны эцэст үүссэн байсан орлогын нөхцөл байдалтай холбоотойгоор санхүүжилтийг нь гаргаж чадаагүй. Гэхдээ эдгээр төслүүд нь энэ онд одоо санхүүжих байсан дүнгээсээ санхүүжилт аваа явж байгаа. За түрүүний хэмнэлт болсон гэрээ байгуулагдсан 500 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт одоо яах вэ гэж асууж байна та. Энэ бол 27 оны төсөвдөр гүйцэтгэлтэй нь уялдуулаад одоо төсөвдөрөө тус арга хэмжээ аваад явах ийм шаардлага бол байгаа. Нэмээд нөгөө аль төсвийн ерөнхийлөн захирагч хамгийн муу гүйцэтгэлтэй байсан бэ гэж асуусан те. За яг төсвийн ерөнхийлөн захирагчаар аваад үзэх юм бол
Зам тээврийн сайд бол хамгийн том дүнгээр бол гүйцэтгэлд бол гарч чадаагүй 250 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гараагүй байна. За дараагийнх нь бол хот байгуулалт орон сууцчлалтын сайд 119 тэрбум төгрөг. За боловсролын сайд 104.8 тэрбум төгрөгийн одоо гүйцэтгэл бол одоо дутуу гарсан. За бусдууд нь бол бага дүнтэй бусад төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр бол гүйцэтгэл бол дутуу гарсан байна. Хөдөөж хөө. Боловсролын дараа хариулах уу? За 9 номер цуучих юм уу? Эс номер микрофон. Хүнсэтэй чухал үйлдвэрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсчлон мантхай гишүүний асуултанд хариулъя. За өнгөрсөн жил ер нь бол газар тариалангийн салбарт нийтдээ одоо 406 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг 508 аж ахуй нэгж 1447 иргэнд бол олгосон. Тариалангийн талбай бол 83.1 мянган гаагаар нэмэгдсэн. За хүлэмжийн талбай нийтдээ зуны хүлэмж 120 га, өвлийн хүлэмж 40 га болж 34.5 гаагаар бол хүлэмжийн талбай бол нэмэгдсэн байгаа. За өтрмийн багтаамж бол 67 мянган тонноор нэмэгдсэн. За зойрын багтаамж 50 мянган тонноор нэмэгдсэн ийм үзүүлэлттэй байна. За цагаан алт хөтөлбөрийн хүрээнд За 9 номер микрофон. За цагаан алт хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд аваад үзэх юм бол өнгөрсөн жилийн түвшинд 6,000 тонн олоорыг үндэсний үйлдвэрүүд бол илтгэсэн, 20,000 тонноос мөн 20,000 тонноосыг дотоодын үндэсний үйлдвэрүүдэд бас бэлтгэсэн байгаа. За 1.2 сая ширхэг бодын арьс, 0.5 сая ширхэг богийн арьсыг бас үндэсний үйлдвэрүүдэд авч одоо үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. За түүнчлэн хүчин чадал 400 тонноор нэмэгдэж 2978 тоннд хүрсэн. За сүлжих хүчин чадал 200 мянган ширхгээр нэмэгдэж 5298 ширхэд хүрсэн ийм үзүүлэлттэй байна. Тэр жидүүгийн талаар Эрдэнэ сайхан дарга байна уу? 9 номер сууж байгаад тайлбарлуулчаарай. За мантхай гишүүний асуултанд хариулъя. За өнгөрсөн жил ер нь сүүлийн жилүүдэд бол улсын төсөв дээрээс мөнгө төгрөг тавиагүй учраас зээлийн эргэн төлөлтөөсөө зээл олгоо явж байгаа. За ингээд их усүрийг бол улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, зээлийн эргэн төлөлт гэсэн энэ их усүрээс бүрдүүлэхээр хуульчилсан байдаг. За энэ үрээндээ орон нутгийн их усүрийг нэмэгдүүлэхийн тулд бол аймагуудад одоо 3-4 жил орон нутгийн төсөв дээрээ төсөв мөнгө хуваарлаарай. Ингэсэн тохиолдолд бол одоо тухайн аймагт нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэмж хөрөнгө хуваарлаад ингээд зээлийг орон нутгийн сонгон шалгуулалтыг хийгээ явж байгаа. За 2000 тайланд хугацаанд бол 1210 зээлдэгчүүл хүсэлт ирүүлсэн 174 тэрбум төгрөгийн. За үүнд бол одоо 324 жижиг дунд үйлдвэр эрхлэгчид 47.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мантхай гишүүн тодруулъя. За би нөгөө үр дүнгээ ерөөсөө бас нэг сайн хариултаа авч чадахгүй байгаа юм л да. Одоо жишээл хүнсний хувьсгал гэхэд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр одоо бид нар чи дотооддоо 100% хангах гэж байгаа. За үндсэн хөдөлгөөн маань ингээд ерөнхийдөө 1.2 их 80 төгрөгийн зарцуулалтаа дуусж байгаа. Тэгээ өнөөдрийн түвшинд яг одоо зах зээл дээр яг эндээс хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн яг үндсэндээ Монгол улс өөрийгөө хангах түвшинд хэдэн хувиар одоо сайжраад тоо хэмжээгээрээ надад нэг үр дүнгийн нэлээд өгөөч. Цагаалт ч гэсэн ялгаа байхгүй. Одоо яг би шууд үйлдвэрлэлд зээл олгосон байж болно. Гэхдээ эн чинь түүхийн эдээ малчтаас авж байгаа. Малчтын хэдэн хувь нь одоо яг гэрээлээд өнөөдөр одоо ашиг орлого нэмэгдсэн бэ гэдэг ийм бодиттой хариултыг хэлж өгөөч.
За сангийн яамнаас би ийм асуухсан. Одоо ингээд энэ алдагдсан боломж үүсээд байна. 200 жишээлбэл уулуурхан салбар 250 тэрбум төгрөг, боловсролын салбар одоо яам бас л За мантай гишүүнд 1 минут бол. тэгэхээр сангийн яамнаас би эсвэл одоо эдийн засгийн хөгжлийн яам хариулт юм уу? Одоо энэ алдагдсан боломж яг ямар эрсдэл үүсэх юм бэ? Энэ мөнгө зарцуулагдаагүй, хугацаанд одоо хэрэгжээгүй том төслүүд эдийн засгийн өсөлт гэж төлөвлөгдсөн байгаа. Цаана нь одоо энэ орон нутгийн хөгжил, ажлын байр гэд маш олон асуудлууд байгаа. Магадгүй одоо ашигт малтамлын тэр олборлолт худалдаанаас нь төсөвт орох одоо орлого буурсан ч гэдэм юм уу. Энийн үр дүн ер нь юу гэж хэмжиж байгаа? Одоо ингээд олон яамдууд төлөвлөчөөд төлөвлөөгүй тэгээ зарцуулагдаагүй байгаа шалтгаан нь бас ямар учир шалтгаан байгаа юм бэ гэдэг нэг юм үр дүн суурилсан нэг юм бодиттой хариулт авч болох уу? 9 номер боловсролын дарга хэдэ хариулъя. За мантай гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. За ер нь бол хүнсний өсгөл хөтөлбөр хэрэгжээд одоо ингээд сүүлийн жил одоо ингээд дуусч байгаа. За ерөнхийдөө хөтөлбөрийг хэрэгжилтийг ерөнхий дүнгээр нь аваад үзэх юм бол 1.2 их 80-ийн зээлийг одоо энэ мал аж ахуй газар тариалан хүнсний гэсэн 3 салбарт бол олгосон. Үүний үр дүнд 53 хүнсний үйлдвэр бол шинээр ашиглалтанд орсон. Хүнсний 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бол бас зах зээлд нэвтэрсэн ийм ерөнхий үзүүлэлттэй байгаа. За дэвшүүлсэн гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээс өндөгний хэрэглээг бид нар 80% хүргэжсэн. Ингээд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр энэ танилцуулга байна. Би нэг танд одоо энэ юугаар нь явуулъя. Тэгээд энэ дээр тодорхой үр дүнд гарсан бид нар цөцгийн тос, за дээрэс нь дахианы мах гэдэг ингээ ургамлын тос гэдэг 100% импортын. За 9 номер гүйцээж хариулъя. Нэр төрлөөрөө байна. Махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, төмс, луун, байцаа, шар манжин, сонгон сармис гэдэг ингээд 19 нэр төрлөөрөө анхны 22 оны хөтөлбөр хэрэгжих үеийн суур төвшин одоо хөрсөн төвшинтэйгээ энэ дээр ингээд хүснэгтэр гаргацсан би одоо тань руу энийг явуулчих. Та энэ дээрээс бас дэлгэрэнгүй танилцах боломжтой байгаа гэж харж байна. За ингээд энэний цаана ерөөсөө хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдээд үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэдэг бол анхан шатны түүхийн бэлтгэлийн буюу одоо малчид тариаланчдын орлого нэмэгдэж байгаа л асуудал. Газар тариалангийн салбараас түүхийд одоо ханган нийлүүлэлтийг бэлтгэж байгаа. Ингэж хүнсний үйлдвэрүүдийн хүчин чадал үйлдвэрлэх хэмжээ нэмэгдэж байна. Нөгөө талдаа мал аж ахуйн салбараас малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний одоо худалдаа авалт нэмэгдэж энэ боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж байгаа. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд аваад үзэх юм бол өнгөрсөн жил ихт бид нар одоо энэ 0.5 сая ширхэг Сангям 8 номер. За мантхай гишүүний асуултанд хариулъя. За 25 оны төсвийн үед улсын төсвийн яг улсын төсвөө аваад үзэх юм бол нийтдээ урсгал зардал дээрээс бол 1.2 их 80 орчим. За хөрөнгийн зардал түрүү хэлсэн 947. За яг хөрөнгө оруулалтын зардал бол 770 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бол гарч чадаагүй. За урсгал санхүүжилтийн хувьд бол яг хаанаас эмнэгдсэн бэ гэхээр энэ бараа ажил үйлчилгээний зардал. За татаас урсгал шилжүүлэхтэй холбоотой зарим зардлуудыг бол нэг орлогын гүйцэтгэлтэй холбоотой яалтчгүй одоо хэмнэлтийн горимж шилжсэн. Энэ үүднээсээ урсгал зардлуудын зарим одоо санхүүжилтүүдийг бол санхүүжүүлж чадаагүй. Энэ бол одоо нийтдээ 6000 гаруй төсөвт байгууллагууд төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр бол энэ төсвийн орлогын гүйцэтгэлтэй холбоотойгоор ийм одоо зайлшгүй ийм арга хэмжээг бол авч хэрэгжүүлсэн байгаа. За нөгөө талд та хөрөнгийн зардал гараагүйгээс болоод ямар хөрөнгө оруулалтын боломж алдсан талаар бол асууж байна. За нийгмийн төслүүд 8 номер гүйцээж хариулъя. тийм хөрөнгө оруулалтын зардал дээр бол гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд нь нэгт өөрсдөө цаг хугацаанд нь барилга байгууламж авсан ажлаа бол одоо ашиглалтанд оруулахгүй байх нэг ийм асуудал байна. За сургууль, цэцэрлэг, зам гэдэг. Эдгээр ажлууд өөрөө цаг хугацаанд ашиглалтанд орохгүй байснаар ямар алдагдсан одоо боломж үүсэж байна вэхээр тухайн одоо төрийн үйлчилгээ цаг тухайдаа нэгт одоо хүрэх боломжгүй болж. За хоёрт нөгөө эдийн засгийн үр өгөөж талаасаа энэ одоо
цаг хугацаа явах тусам өртгөн улам өсөж идэг. За тэгээд нөгөө магадлалшгүй ажлын зардал за төсөв төртгийн нэмэлтгээд ингээд төсөвдөр нэмэлт одоо зардлууд орж ирээд байгаад. Тэгэхээр энэ нь айгүй олон талтай байгаа. Нэгт бол нөгөө тендер зарлахаас өмнө бэлтгэл ажил нь хангалттай бэлдээгүй төслүүд байна. Тухайлбах юм бол одоо газрын асуудал бол нийслэлийн хөрөнгө оруулалт төр айгүй их яригддаг. За нөгөө талдаа 8 нөмөр гүйцээж хариулъя. Нөгөө талдаа бол энэ гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн чадвархын асуудал байна. Шалгараад ажиллаа цаг тухайд нь хийж чадахгүй байгаа. Чадах чадамжтай холбоотой асуудал байна. За энэнийг бол мэдээж худалдаа авах ажиллагаатай холбоотойгоор одоо чадахгүй аж ахуй нэгжүүдийг бол цаашид энэ мэдээллийн бааз үүсгээд явах ажлыг бол сангийн яамнаас зохион байгуулж байгаа. Тэгэхээр чадахгүй өмнө нь одоо улсын төсвөөс ажил авч гүйцэтгээд тэрийгэ цаг тухайд нь хийж чадаагүй олон дахин давтан зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдийг бол энэ одоо тендерийн хуулийнхаа дагуу хар жагсаалт руу оруулах ийм ажлууд бол хийгдэж байна. За дээрэс нь яагаад төсвийн энэ гүйцэтгэл баг гарсан бэ гэхээр бидэд бол өмнө нэг барьцаа дансна гээд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хийгдэг зарим санхүүжилтүүдийг аваад үлдээддэг байсан. Тэгээ энэ нь өөрөө 3-4 жил дамнаад сүүл рүүгээ бүр юм зах замбраагүй юм болоод байсан. Тэгээ энэ 25 оны гүйцэтгэлээс ахуулаад бид нэр барьцаа дансанд энэ гүйцэтгэдэггүй амжаагүй хөрөнгө оруулалтуудыг авч үлдэхэ болсон. Ерөнхий аудитор сая алдагдсан боломж гэдэг яриад энэ урсгал зардлыг хэмнэлтийн хуулиар хассан юм арай эсвэл төсвийн ерөнхийлөгч захирагч нарын хариуцлагагүй байдлаас одоо төсөвд нэг зарцуулагдахгүй байж байгаа юм. Тэнд дүншлэг хийсэн үү? Тэнтэй мэдээлэл өгөөч. 6 нөмөр. Зургаан номер микрофон. Бэсэн гишүүний асуултанд хариулъя. Үндэсний аудитын газар Магнасран. За урсгал зардалтай холбоотой энэ төсвийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн асуудлаар өмнө нь бид нар бол сэдвэр бас аудит хийж танилцуулж ирсэн. За энэ удаа бол бидний оруулж ирсэн аудитын тайлангийн хэмжээнд бол одоо өнөөдөр гарсан зөрчлийн нэлээд нь энэ төрийн хэмнэлтийн хуультай холбогдож одоо гарсан ийм зөрчлүүд байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрийн хэмнэлтийн хууль бол тодорхой хугацаанд, тодорхой цаг хугацаанд гарсан боловч өнөөдөр үйлчилсэн гэвэр байгаа. За энд бол ер нь төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч нарын тухайд маш тийм хатуу залттай. Нэгэнт одоо хууль дээр заагдсан учраас манайхан бол зөрчил тавьж ингэж аудитын шийдэл өгөөд ингэ явцдаг. За энэ дээр бол бүх төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч нарын хувьд бол бас санал шүүмжлэл гомдол бас нэлээ ярьдаг ийм асуудал. 6 нөмөр гүйцээж хариулъя. За бид нар бол энэ дээр ингээд энэ асуудлыг авч үзээч гэдэг байдлаар зүгээр тайлан дээр бол энэтэй холбоотой байна. Энэ зөрчлийн бас нэг өндөр байгаа шалтгаан гэж нэг хэлсэн. Хоёрдугаарт нь бол бид нар одоо тодорхой 8-9 сэдвээр судалгаа хийсэн энэ удаагийн аудитын явцад. За энэ дотор бол хэмнэж болох зардлууд, урсгал зардал дотор одоо судалгаа хийсэн. За тухайлах юм бол одоо төсвийн захирагч нарын хүрээнд за олон хурал зөвлөгөөнүүд зохион байгуулж байна. За гадаад явж байгаа зардлууд байж байна. За маш олон төсвийн захирагч нар өөрийнхөө төсвийн хүрээнд цахим буюу ийм одоо програм хангамжууд хоорондоо холбоогүй ийм одоо програм хангамжууд одоо олноор яаж байна. За тэгээд одоо бусад одоо 8 төрлийн судалгаа хийгээд бид нар одоо энэ дээр үнэт тайлгнсан байж байгаа. За ийм зардуудыг бол хэмнэж болох болцоотой байна. Зарим нь нэгдсэн байдлаар одоо цахим хөгжлийн яам гэдэг юм ингээд бодлогоор зохион байгуулж энэ зардал хэмнэх болцоотой байна гэдэг талаар бид нар үсэн саналаа оруулж тайлгнсан байж байгаа. За жаргал сайхан гишүүн асуулт асууя.